манай үйлдвэр маань 2023 онд нээлттэй хийж анхныхаа цемент үйлдвэрлэл эхлэн цагаас хойш үйлдвэрийн осол хурц хотлого бүртгэгдээгүй байна. Жил болгон хабын бодлого болон одоо зорилтын дээр үйлдвэрийн ослыг тэглэх гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгээд дээрээс нь үйлдвэрийн осол тэтгэгчтэй холбоотой компанида ISO 9001 чанарын стандарт болон ISO 45001 хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хүн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил одоо анхных гэрчлэгийг авсан. Одоо дахиад 2 дахь жилийнхаа баталгаажуулах одоо шатанда дахиад явж байна. За манай үйлдвэрийн хувьд бол үйлдвэрийн хэмжээнд нийтийн ERP гэдэг систем нэвтрүүлсэн байгаа. ERP системд болохоор дотор нь хабын модуль гэдэг хабын модулыг хөгжүүлэлт хийгээд явж байгаа. За энэ хабын модуль нь яах юм гэхээр бүх ажилчид өөрийнхөө ERP-гаар нэвтрээд хабын модуль дотроос аюул ослыг мэдээлэх болох нь байна. Дээрээс нь ухаанчлалын байрныхаа зааварчилгаатай танилцж болно. Орж нөгөө бүртгэл бас хийгдэх боломжтой байгаа. Хабын төлөвлөгөө, хаб болон байгаль орчинтой холбоотой дүрм журмыг үзэж болно. Эрүүл мэндийн бүртгэлүүдийг ажилтан бүрээр нь тус тусаар ингээд үзүүлдэг байгаа. Осол болон осол төгсөн тохиолдолд байгаль орчны зөрчлүүдийг бас энэ ERP дээр бүртгээд явдаг байгаа. Ажилтныхаа одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх хүн одоо мэдээллийг сайжруулах үүднээс сургалтуудаа цахим хэлбэрт платформонд байршуулж ажиллаж байгаа. Мөн дээрээс нь ERP системээр одоо ажилтан маань бүх мэдээлэл дүрм журам дээрээс нь бас төгсөн тохиолдлын мэдээллийг түргэн шуурхаа авч ажиллаж байгаа. Дээрээс нь ажилтан маань аюулыг таньж мэдэх, мэдээлэх өөрөө эртлийн үнэлгээ хийх гэсэн юм сургалтуудыг Оросоо одоо практик байдлаар QR болон цахим хэлбэрт шилжүүлээд аюулыг мэдээлэх ажил маань хийгдээд явж байна. Ховд эко цемент. Энэ болохоор манай анхан шатны тусламжийн өрөө байгаа. За энд болохоор нийтдээ 14 оногоор 2 инч 24 цаг эндээ байрлаж ажилладаг байгаа. Тэгэхээр тусгаарлалтын өрөөтэй тусгаарлалтын өрөө минь тусдаа 0-тай байгаа. За тэгээд дээрээс нь энэ дээр яаралтай тусламж яаралтай үе гарсан тохиолдолд шууд гадагшаа гардаг. Гаднаас шууд гадагшаа шууд нөгөө тээвэрлэх тусдаа хаалгатай байгаа. 2-3 давхар нь болохоор нөгөө юу алшдын амрах кев байгаа. За 2 давхар энэ болохоор сургалтын өрөө байгаа манай хабын. За энэ болохоор манай хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хүн сургалт ордог өрөө байгаа. Сургалтын танхим эндээ бүгд яг цементний үйлдвэрт ашиглагдж байгаа хувцас хэрэгслүүдийг бүгднийг энэ манекенд хийгээд тавьсан байгаа. Жишээлбэл энэ юу өндөр температур тэсвэртэй хувцас гэдэг 900 градус Цельсинд тэсвэртэй хувцас байна. Энэ болохоор ачигч нарын тоосны комбинезон байна. Энэ болохоор гагнуурчдын өмсдөг гагнуурын хувцас багтаагаа ингээд тус нь ингээд хийгээд байршигдсан байна. Манай сургалтын өрөө нь болохоор нийтдээ 1 дор 60-аас 70 хүний сургалт хийх одоо багтаамжтай. Дээрээс нь 7 хоногийн болгоны 3 дахь 5 дахь өдөр болгон шинэ ажилтны сургалт одоо сургалтын танхимд зохион байгуулад явж байна. Манайх болохоор ажилтны холоос ирдэг ажилтнаа одоо 5 дахьтай байлгах гэж энэ дотроо ингээд энэ байдлынхаа 2-3 давхрт кемпийн өрөө байсан. Тэр нь болохоор дотроо тусдаа 0-той дүүштэй дээрээс нь уулзалтын өрөө амрах өрөөтэй тусд нь ингээд гаргаж өгсөн байгаа. Кемп дотроо ингээд унтлахын тусдаа өрөөтэй дахиад ингээд уулзалтын өрөөтэй тэгэхээр тусдаа 0 дүүштэй ингээд амралтын кемп нь байрладаг байгаа. Ингээд ажилттай айлгах ая тухтай байлгах хүднээс ингээд тусдаа ингээд төгжүүлж өгсөн байгаа. За энэ ингээд манай бэлдэржүүлэх өрөө байгаа. Ажилтныхаа одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөх, дээрээс нь ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах хүднээс ингээд бэлдэржүүлэх өрөө гаргаж өгсөн байгаа. За энд нь ээжийн ажилчид маань одоо энэ барьж ажиллаж байгаа ажилчид маань ийшээ орж ирээд чөлөө цагаараа дасгал хөдөлгөөн хийдэг. Дээрээс нь бас зарим ажилчид нь болохоор цайны цагаараа амрах үеэрээ бас орж иж хоолцсныхаа дараа бас бэлдэржүүлэх танхимд орж иж бэлтгэл хийдэг байгаа. 4 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх хүн 1 сарын аян зохион байгуулж байгаа. Тэрний хүрээнд хэн олон аюулыг мэдээлсэн ажилтныг одоо шагнаж урамшуулах, дээрээс нь засаж залруулсан байдлыг бас харж
одоо ингээд ажилтныг урамшуулад явж байгаа. За жишээ нь манай одоо энэ үүдийн хэсэгт байгаа энэ QR-ыг уншуулад үзэхэд одоо энэ дотор ингээд өргөх механизмын бүх юунууд Монгол, Англи нэршил дээрээс нь тоног төхөөрөмжийн дугаар байрлах хэсгийн мэдээлэл марк болон хүчин чадал ингээд шууд утас дээр ингээд бэлэн харагдаж байгаа. Бүгднгийн юм болгож байгаа. Дээрээс нь тоног төхөөрөмжүүдээ бас бүгднгийн QR код болгох. Дээрээс нь цахим хэлбэрт шилжүүлэх. Ямар ч хүн одоо эвдэл гэмтэл гарсан ч гэсэн шууд доороос нь шууд юу хашдаг QR уншуулад мэдээллийг авчдаг болгож байгаа цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Ээлжийн ашигт маань өглөө болоо орой хурж ирэхдээ ажлын даалгавар аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гардаг байгаа. Мөн дээрээс нь 5-аас 10 минутын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх хүн одоо тийм ярилцлага хийж ажилдаг байгаа. За тэрийг тухайн ярилцлага нь яадаг юм гэхээр яг ажилтнанд ажлын байран дээр ажиллахад одоо ямар аюул бэрхшээл одоо тийм тулгарч байгаа юм. Дээрээс нь ямар хүндрэл байгаа юм. Хувцас хамгаалах хэрэгсэл нь яг өөрт нь тааж байгаа үгүй юу гэдгийг санал боллоо өдөр болгон хуваалцаж одоо ахлах ажилтан болон инженерүүдтэйгээ ингээд байнга уялдаа холбоотой ярилцаж ажилладаг байгаа. ISO 45001 буюу одоо олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх стандартыг нэвтрүүлж байгаа нь олон улсын стандартын шаардлага хангасан ажлын байрыг бий болгох ажилтан олон улсын стандартын шаардлага хангасан хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангах компанийн хэмжээнд олон улсын стандартын шаардлагад одоо нийцсэн дүрм журам тий компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх тухай хуультай одоо уялдуулж дүрм журам хэрэгжүүлээд явж байгаа нь бол ажилтны эрүүл мэнд одоо аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг одоо бүрдүүлж байгаа гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн стандарт хууль дүрмийн хүрээнд ажилчдынхаа эрүүл мэндийн амь насыг нэгдүгээрт тавьж ажиллах аюулгүй ая тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа Экоцементийн хамт олон ERP системийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн алба нэгж ажилтан албан хаагч болон удирдлагууд нэг мэдээлэлд үндэслэн харилцах боломжийг бүрдүүлжээ. Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд хуваарай хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрийн эрүүл аюулгүй ажиллагаа эрүүл мэндийн асуудлыг чухалчилж осол гэмтэл өвчлөлгүй ажлын байрыг бий болгохыг мэргэжлийн байгууллагууд уриалж байна.